Эрт дээр үед шишгүүдэн химэн нэрлэгдсэн амьтад Йоча Прайм гараг дээр оршин байв. Тэд хүчрхэг биетэж энгийн бүдүүлэг ард түмэн байсан бөгөөд амьдралын хэв маяг нь ан хийх, амь зуулга залгуулахтал төвлөрдөг байлаа. Хишүүд нь түүхийн хуудсанд бичигдэх их үйл явдлын эхлэлийг тэгчд байсныг хинч төсөөлөхгүй үзээ. Тэдний энгийн амьдрал нэгэн өдөр оронгоор эргэж амин хэмээх дэвшилтэд шавжтай төстэй хар гаргийн ард түмэн тэдний гараг дээр давтлан иржээ. Амингнаар хишүүдийг ялан дэлж, боолчилж, хүнсний их усэр, туршилтын материал, бүр цаашлаад зугаа цэнгэлийн хэрэгсэл болгон ашиглаж эхэлсэн байна. Энэ хэрцгий дэглэм олон зуун жил үргэлжилж, хишүүдийг дарлайн сүдэрт автуулжээ. Гэвч амингнарын тансаглал, залхуурал, цэргийн ур чадварыг нь алгуур муудахав. Энэ үед Кайл хэмээх Европсын том биетэй авьяаслаг удирдагч гарч иржээ. Тэрээр өөрийн ард түмнийг нэгтгэж, бослого дэгдэн амингнарыг харигсаар хядаж тэдний дэвшилтэд технологиг өөрсдийн болгосон байна. Боочлогдож байсан ард түмэн одоо өөрсдөө эргчлөөд ноёрхчд болж хувирав. Кайлийн удирдлага дор хишүүд амингнарын дэвшилтэд технологиг өөрсдийн бүдүүлэг соёлтой хослуулан цоошин соёл иргэншил бүтээв. Амьдралын хэм маяг нь агнуурын урлаг, тулдааны соёл болон төлөвшиж, анхих уламжлал тэдний оршихуйн үндэс болжээ. Ингэж хишгүүт нь Йоча хэмээх шинэ ард түмэн болон хөгжиж, сансар огторгойд өөрсдийн нэрийг мөнгөлөх замналдаа гарсан юм. Йоча буюу предаторууд нь хоёр хөл дээр алхадаг хүмүүстэй төстэй боловч өндөр биетэй, толгоноос урд төс шиг харагдах сүлжмэл хошмогтой, сарвалга гар хөвлөгч амьтдын арьс мөн өвөрмөц царай цэстэй байдаг. Тэдний царай нь үе хөлтөн маягийн ирүүний ястай бөгөөд ил харагдах хамаргүй юм. Эдгээр ирүүний ясны биологийн үүрэг тодорхойгүйч зарим тамгаар нөхөн үржихэн зан үйлтэй холбоотой байж магадгүй гэж үздэг. Бас үүнийг хүний мохор олгоотой адил анатомийн үлдэгдэл хэсэг гэж таамагладаг. Йоча нар эдгээр ирүүний ясаа сэтгэл хөдлөлөөр илэрхийлэхэд ашигладаг бөгөөд жишээлбэл ирүүний ясаа дэлгэгдэх нь уур эсвэл гайхширлаг илтгэдэг бол хоорондоо товшхон сонирхол эсвэл санаж байдлыг илтгэнэ. Зарим тохиолдолд Йоча нар ирүүний ясаараа инээмсэглэх боломжтой. Мөн тэд ирүүний ясаа дэвсэг болгон ашиглаж өршлөгчөө хазан ноцтой шахтуулдаг байна. Толгойн хажуугаар сүлжмэл хошигтой төстэй хэсгүүдээс гадна зарим Йоча нар хазар болон өмсөг орчимд сэрэг үзүүртэй хөдөлбөрийн хялгас агуулсан байдаг. Йоча нарын гадаад төрх ерөөдөө ижил боловч хүний генетиктэй олон янз байдлаар адил хийгээд тэдний биологийн бүтэц өөр хоорондоо багахан хэмжээний ялгаатай байж болдог. Тэдний өндөр ихэвчлэн 213 м-ээс дээш байдагч 244 м эсвэл түүнээс өндөр байх тохиолдлууд бий. Үүний зэрэгцээ дундаж хүний өндөртэй намхан Йоча нарын тухайч тэмдэглэгдсэн байдаг бөгөөд ийм намхан биетэй Йоча нар ховор бөгөөд тэднийг Йоча нийгэмд ихэвчлэн догтохоо хийдэг. Тэдний мөчлөгч маягийн арсны өнгөний хувьд цайвар, бараан, толботой, гөлгөр, хуурай, чиглэг гэх мэт олон янзын төрхтэй байдаг аж. Йоча нар хоёр хүүстэй бөгөөд ихэнх тохиолдолд хүмүүстэй уулзсан ир Йоча нар байдаг. Энэ зүйл нь үйлчлэн улиралтай бөгөөд энэ үеэр им Йоча нар хамгийн чадварлаг эрийг өрөөдмө төрүүлэхээр сонгодог. Ихэвчлэн ир Йоча нар үржлийн үеэр төрлөх гариггаа буцдаг бол им Йоча нар гариг хооронд аялах нь бага байдаг. Йоча нар өндгнөөс бус амьд төрдөг бөгөөд им Йоча нар хэвлэлтийн хүүхдэд тодорхойгүй хугацаанд боожуулан төрүүлдгийн дээр им Йоча нар хөхний бочирхаатай байдгийг мэдгдсэн бөгөөд Дачанда гэх Йоча өндөрлөгтний хөрхийг таньж байсан Йоча нарын зарим шин чанар нь хөхтөн амьтантай төстэй болохыг илтгэдэг байна. Тэдний үр удмыг аль хөөснөө өсгөн хүмүүжүүлдэг нь тодорхойгүй. Магадгүй анхдагч үе шатанд аль цэцгэх нь хүүхдэд асардгүй байж болох юм. Дачандагийн тэмдэглэл дурдсанаар Йоча нар хүүхэд хүмүүжүүлэлтээ нийтээр өсгөх хандлагатай байдаг. Жишээ нь Дачанда болон түүний хагас дуу хоёр өөр ихээс төрсөн ч үргэлж хамттай байж маш ойр дотно байсан үүнийг илтгэдэг. Харин нэр хүндтэй угсаа гаралтай ир Йоча нар үр хүүхдтэйгээ хөгжлийн явцад илүү идэвхтэй оролцдог гэж тодорхойлдог. Йоча нар хэдэн мянган жил амьдрах чадвартай бөгөөд хамгийн удаан насалдаг төрлүүдийн нэг гэж тооцогддог. Тийм учраас Йоча нар ойролцоогоор 50-60 наснда бие балдрын насанд хүрдэг ба энэ хүний 18-аас 19 настай адил гэж үздэг. Гэсэн хэдий ч цус балхаагаа аваагүй бол овг тэднийг хараа хяналтгүй ан хийхийг зөвшөөрдөггүй бөгөөд овгийн доторх зарим эрхийг нь хязгаарладаг.
Явж нарын яса булчингийн үнийхээс хавьгүй нэгт суналтын бат бөх чанар өндөртэй тул тэд физик гэмтэлд маш төсвөртэй байдаг. Тэд бууны шархайг багахан эмчилгээтэй эсвэл ямар ч эмчилгээгүйгээр даван тулж чаддгийн дээр хүний хувьд үхлийн аюултай цацраг идэвхтэй цацрагийн тунг төсвөрлөх чадвартай байдаг. Түүнчлэн тэд ихэнх бактери, вирусын халдваруудад маш төсвөртэй. Явж нар асар хүчтэй бөгөөд зэвсэггүй гар тулаанд сайн бэлтгэгдсэн насан турсан хүнийг амархан дийлдэгддэг. Xenomorph-ыг нүсэн гараараа дийлэх чадвартай. Тэд хатуу бетон цөмлөх чадaltaй цохилт өгдөгөөс гадна хүний толгой нурууг хялбархан суглан авах эсвэл том биетэй зарим юучаа хүнийг гарын хүчээр хувааж чаддаг. Энэ хүч нь тэдний доод биед буюу хөл хэсэгт нь ч агуулгадаг. Тухайлбал юучаа нар өөрийнхөө өндөрөөс 3 дахин өндөр үсрэх чадвартайгаас гадна өндөрөөсөө 10 дахин илүү өндрөөс газардахад хөл дээрээ аюулгүй бодог. Тэд авирах ур чадвартаа маш сайн бөгөөд анх ихтэй ихэвчлэн модны орой эсвэл дээвэр дээрээс өндөрлөг газраар хөдөлдөг бөгөөд нэг барилаас нөгөөрөө үсрэн шилжихийг илүүд үздэг. Тэд Антарктидын хүйтэн цаг агаарт удаан хугацаанд амьдрах чадвартай боловч ихэвчлэн экваторын халуун чиглэг орчныг илүү таашаадаг. Юуч нарын цус нь гэрэлтдэг ногоон өнгөтэй бөгөөд Xenomorph-ын хүчлэлэг цусны үйлчилгээг хэсэгчлэн сарамжуулах чадвартай. Мөн энэ нь хүний насжилтыг ихээхэн сунгах чадвартай гэдгээрээ онцлог. Юуч нар хүйтэн цустай байж магадгүй бөгөөд энэ нь тэдний халуун чиглэг орчинд дуртай болон уцанд нь дулааны төхөөрөмж байдгийн нэг шалтгаан байж болзошгүй юм. Юуч нарын байгалийн хараа голчлон цахилгаан соронзон спектрийн хит улаан туяаны хэсэгт ажилладаг. Тэд орчны дулааны ялгааг хялбархан илрүүлдэг боловч ижил температуртай объектуудыг ялгахад хүндрэлтэй байдаг. Гэсэн хэдий ч биологи нь тэдэнд олон төрлийн спектрийн дагуу харах чадварыг нэмэгдүүлж хит улаан туяанаас хит ягаан туяаны хүрээ хүртэл тодорхой ялгаж харах боломж олгодог. Түүнчлэн дуулга нь орчны дулааныг шүүж ангийн байг тодорхой харахад тусалдаг. Явж нараа өөрсдөө өрмөц хэлтэй бөгөөд энэ ярианы болон бичгийн хэлний хэлбэртэй байдаг. Тэдний ярианы хэл нь дарчгасан чимээ, архиралтай хүржигнэлт, шүдэ хавирах мэд авигаас бүрддэг. Мөн тэдгэрийн дунд нутгийн аялга байдаг ба энэ нийтлэг юучаа хэлнээс огцом зөрүүтэй тул орчуулагчид үүнийг тайлж чадахгүй тохиолдол гардаг. Тэдний бичгийн хэл нь зураас маягийн тэмдгүүдээр илэрхийлэгддэг ба эдгээр нь дэлхийн зарим бичгийн хэлнүүдтэй төстэй загвар үүрэгтэй байдаг. Эдгээр бичвэрүүдийг юучаа нарын бугуучны дэлгэц, дуулага, архитектур болон бусад олон гадаргуу дээрээс харж болно. Явж нар хошигнол ойлгох чадвартайг нотлох баримт бий. Жишээ нь бүвэт арал дээр болсон үйл явдлын үеэр Скар хэмээх юучаа нас барсан нэгэн Xenomorph-ын дотоод ирээгүй зориутоор хөдөлгөж түүнийг хараад цоцсон Лексийн айдас цочрлыг харж баясаж байсан юм. Явж нарын ховд гидсэн өвдөл энийх нь хурдан даржгсан аваа гаргахаас бүрддэг байна. Мөн өндөр албан тушаалтай Явчаагаас магтаал хүрсэн тохиолдолд түүнтэй адил зэрэглэн Явж нар магтаал хүрсэн нэгнийхээ үсэг хөнгөн хурж магтаалыг хүлэн зөвшөөрдөг. Явж нарын технологи нь олон талаараа өрмөц бөгөөд үүнд тэд өндөр хөгжилтэй технологио даруухан овгийн мэдээ загварт нуусан байдал нь өрмөц байдаг. Тэдний зэвсэглэн бүрэлдэхүүнд камуфляж болон плазма зэвсэг орсноос гадна уламжлалт, ир, хутга, жад зэрэг эртний зэвсгүүдийг өргөн ашигладаг. Тэдгээр эртний зэвсгүүд нь Явж нарын ховд дэвшилтэт технологиос илүү хүндэтгэлтэй гэж тооцогддог болохоор өргөн ашигладаг байна. Явж нарын зарим зэвсэг нь үлэг систем дээрх ямар ч мэдэгдэжгүй элементтэй тохирохгүй металлаар хийгдсэн байдаг. Мөн тэдний олон төхөөрөмжүүд нь Xenomorph-ын асар эдэмхий сүйтгэгч шингэд төсвөртэй байдаг. Гэхдээ дөнгөж нас бийт хүрч буй залуу анчин Явж нарын бугуун ир, цээжний хуйг нь Xenomorph-ын шингэд төсвөртэй биш байдаг бөгөөд ийм дэвшилтэт хуйгийг олж авахын тулд тэд эхлээд илүү энгийн зэвсгүүдээр ур чадвараа батлах ёстой. Явж нарын зэвсгийн ихэнх нь дулааны дүрслэлийг ашиглан ангаа мөрдөхөд зориулагдсан. Тэдний технологийн зарим элемент нь хэдэн мянган жилийн турш ашиглагдаж ирсэн байдаг. Мөн Явж нар тус бүр өөрсдөө өрмөц, овгийн болон бэлгэдлийн гол чимгэлтэй зэвсгүүдийг ашигладаг. Изабеллас Predator Антон Грамса тоглоом дээрх тэмдэглэлээс үзэхэд Явж нараа технологи ашиглах боловч тэдгээрийг хэрхэн ажилдгийг ойлгодоггүй гэжээ. Тэд инженер эсвэл шинжлэх ухааны эрдэмтэнгүй тул технологи нь эвдэрвэл хайдаг байна. Энэ нь ихэнх технологи нь анхнаасаа Америк нарын бүтээл байсан гэж таамаглагдаж байгаач Явж нараа эдгээрийг үйлдвэрлэх, сайжруулах эсвэл шинэ хувилбаруудыг зохион бүтээх хэмжээний шинжлэх ухааны ойлголтгүй гэдгийг тоглоомд харуулдаг. Явж нарын соёл нь аюултай бусад амьд биетийг ангуучлах, ёслолын агууламжтай үйлдэлээр төвлөрдөг бөгөөд энэ нь тэдний нийгмийн үндэс суурь болдог. Тэд өөрсдөө ховд үнцэнтэй өрсөлдөгч гэж үзсэн амьдтайг олж, ан хийхин тулд асрах бол загт болж, тэр байтугай галактик хооронд аялдаг байна. Заримдаа тэд өөрсдөө совсон ангийн талбайд амжихын тулд ан хийх гэж буй амьдтайг хулгайлж, эсвэл хоолцоо зөөвөрлөх нь ч бий.
Ангуучлагтай ялагдал хүлээх нь юуч нарын хувьд маш ичүүртэй үйл тооцогддог бөгөөд энэ ихэвчлэн тухайн анчин өөрийгөө хүндэтгэлтэйгээр амиаг үтгэхэд хүргэдэг. Ихэвчлэн тэд өөрийн бугунд барилах, гүнтэлэд гэх өөрийгөө устгах төхөөрөмжийг ашиглан амьдралаа дуусгадаг бөгөөд тухайн юучааг нас барахад түүний хөлөг онгоцны автоматар төрлөх гариг руу буцаж биомаскаараа дамжуулан бичигдсэн ангийн тэмдэглэлийг төр саданд нь хүргэдэг байна. Юучаа нар анх ихтэй баримталтай хүндэтгэлийн код буюу дөрөм нь тэдний дунд маш чухал байр суурь эзэлдэг бөгөөд үүнийгээ дагаж өмөрдөхгүй бол тухайн юучаа жинхэнэ юучаа гэж тооцогдохгүй бөгөөд устгагдах эрсдэлтэй байдаг. Энэ шалтгаанаар ихэнх юучаа нар энэхүү кодыг чанд мөрдөж харгас хэрцгий боловч хүндэтгэлтэй зан авиртай байхаар төлөвшдөг. Харин байд бүлүүс буюу кодыг зөрчсөн юучаа нар энэ дөрмөөс гадар байдаг. Ерөнхий эрэгтэй юучаа нар эмэгтэйчүүдийн анхаарлыг татаж цусны хэвлэгээ өргөжлүүлэхийн тулд анх хийдэг гэж бас ойлгож байна. Анх хийдэггүй эрэгтэйг эмэгтэй юучаа нар тоодоггүй учраас тухайн эр юучаа амьдралын идэвхгүй болдог. Анх хийсний дараа юучаа нар өөрсдөө олзныхаа цуснд дөрж тэмдэглэгээ хийдэг. Энэхүү тэмдэглэл нь овг бүрт өөр байх ч хамгийн түгээмэл мэдэгдэж байгаа тэмдэглэл нь та нар болд юм. Энэ нь нэргүй дайчны бурханд зориулсан бэлэгдэл бөгөөд уг бурхныг зарим нь магадгүй бүх юучаа нар шүтдэг байж болзошгүй. Юучаа нарыг өөр хоорондоо тулдахыг ерөнхийд нь хориглодог. Учир нь тэдний гол зорилго нь бусад амьд биедүүдийг ангуучлах явдал юм. Овгуудын хоорондоо өрсөлдөөн дотоод оруулалтаа мөн заримдаа гардаг бөгөөд юучаа нарын соёлог бүхэлдээ жигд нэгэн хэвийн байдаггүй нь ажиглагддаг. Ховор тохиолдолд зарим юучаа нар зэвсэггүй ирчүүд эмэгтэйчүүд хүүхдүүдийг хөнөх эсвэл хөнөхийг оролдох нь бий. Тэдний энэ үйлс нь нэр төргүй хагаад жишээлбэл отлолт хийх эсвэл араас нь буудах зэрэг үйллүүд багтдаг. Гэхдээ эдгээр үйллүүдийг киллерс гэх урвсан овг эсвэл байд бүлүүдс гэгддэг дөрмөг зөрчсөн юучаа нар л иймэрхүү годамжтай зүйл хийхээс бусдаар юучаа нарын нийгэмд иймэрхүү зүйл огтоос болдоггүй юм. Юучаа нийгэм нь анх хийх туршлага чадвар дээр суурилсан зэрэглэлтэй шатлсан системээр ажилладаг. Тэдний цол хэрэгэмд дараах ангиллууд багтана. Ан бүлүүдэд энэхүү болог бол юучаа буюу предаторуудын нийгмийн шатлалын доод түвшний эхнийг төлөөлдөг. Тэднийг анчин болж албан ёсоор бүлэг түвлэн зөвшөөрдөхийн өмнөх үе шатанд байгаа залуу юучаанууд гэж ойлгож байна. Энэхүү шатлалд байгаа юучаанууд ан хийх дайснуудтай тоолдох эрхгүй бөгөөд бусдын удирдлага дор бэлтгэл хийж өөрийгөө батлан харуулах ёстой байдаг. Тэд зөвхөн зэвсэг ашиглах дадлага, тулдах ур чадвар ан хийх стратегид суралцахад анхаардаг. Эдгээр залуус амжилттай даалгавраа гүйцэтгэж өөрсдөө баталж чадвал дээд чадны анчид болон ахмад юучаануудаас ёслолын журмаар албан ёсны бүлүүдэд цал хүргэдэг. Энэ ёслол нь тэднийг нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн жинхэнэ анчид болсон гэсэн утгатай бөгөөд өөрийн анхны үнэт олз дайсны цусыг цээжин дээр тэмдэглэснээр баталгаажуулдаг. Young бүлүүд энэ бол юучаа нийгэмд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн анчдын анхны түвшин юм. Young бүлүүд бол өөрсдөө анчин гэдгийг баталж, ан бүлүүдэд шатнаас амжилттай гарч ирсэн залуу юучаанууд юм. Тэд анх удаа анх хийх хэрэгтэй болж, юучаа соёлын гол хэсэг болоо дайснуудаас үнэт олз авахын төлөх анх хийхэд оролцдог. Эдгээр анчид ихэвчлэн жижиг бүлгээр анх хийж, ахмад анчдын удирдлага дор ажилладаг. Энэ үе шатанд тэд биедан стратеги боловсруулах, тулаанд ур чадвараа төгөлдөжүүлэх, ангийн чухал ёс зүй, хүндэтгэлийг сурч, практик туршлага хөндлөлдөг. Young бүлүүдийн хамгийн чухал зорилго нь өөрийн хүч чадал, зориг, ухаалаг байдлыг батлан харуулж, нэр хүндтэй анчин болохын төлөө дээд түвшний анчтан итгэлийг олж авах юм. Амжилттай болсон тохиолдолд тэд бүлүүдэд зэрэглэл дэвшнэ. Бүлүүдэд энэ бол юучаагийн нийгэм дэх өндөр хүндэтгэлтэй анчин хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн шат юм. Бүлүүдэд бол өөрийн анхны агуу олзыг амжилттай авч, дайсны цусыг цээжин дээр тэмдэг болгон сорвижуулсан юучаанууд юм. Тэд зэрлэг бөгөөд аюултай амтан эсвэл хүчрхэг дайснаа ялан дийлэх ёстой бөгөөд энэ үйл явц нь тэдний зориг, ур чадвараа тууштай байдал, юучаа соёлын ёс зүйд үнэнч гэдгийг харуулдаг. Бүлүүдэд анчаад бие даасан анх хийх хэрэгтэй болж, өөрийн шийдвэрээр анх хийхээс гадна залуу үеийнхнийхээ сургах, удирдах үүрэг хүлээх боломжтой болдог. Тэдний олз болгон авсан зүйл тэдний нэр төрийн бэлэгдэл болдог бөгөөд түүнийг бусад анчтад харуулж бахархдаг. Гэхдээ бүлүүдэд илүү хүндэтгэл хүртэхийн тулд сорилтуудтай тулгарсаар байдаг. Тэдний зорилго нь илүү хүчрхэг дайснуудыг ялан дэрж, элит анчтын инээд шилжин орж, юучаа нийгэм нэр хүндээ улам өсгөх явдал юм. Ажилтнууд энэ бол юучаагийн дунд шатлалын захиргааны болон стратегийн байр суурь юм. Энэ нь ихэвчлэн ахмад болон ахлах төвшний анчтад шууд тусалцаа үзүүлэх, ан авын багийн ажиллагааг зохион байгуулах, тактикийн зөвлөгөө өгөх үүрэгтэй байдаг. Тэднийг ихэвчлэн туршлагатай бүлүүдэд анч дундаа сонгодог бөгөөд юучаагийн хувьд удирдлагын чадвар, оюун санааны хурц байдал, тактикийн мэдрэмжээр онцгордог юучаанууд энэхүү үүргийг үүсгэдэг. Энэ цол нь ан авт төдийгүй юучаагийн нийгмийн олон талт асуудлуудыг зохицуулах чадвартай байх шаардлагатай. Элитс эдгээр нь юучаагийн нийгэмдэх хамгийн туршлагатай, нэр хүндтэй анчтын инээнд багтдаг. Тэд олон жилийн туршид өрсөлдөөнтэй ан авд амжилт гаргаж, хамгийн аюултай дайснуудыг ялан дийлсэн, ур чадвартай эрд зориг, стратегийн ухаалаг байдлаараа ялгарсан юучаанууд юм.
Эдгээр анчид Ёжа нийгмийн дээд түвшний сорилтыг даван тоолж өөрсдийн байр суурийг баталгаажуулсан байдаг. Тэдний зорилго нь зөвхөн агуу оол завчрахаас гадна бусдад үлгэр дуурайл болж Ёжагийн соёлын хамгийн том үнэт зүйлс болох нэр төр, ур чадвар, ёс зүйг хадгалах явдал юм. Тэдний ангийн зорилт байна. Ердийн амьтад бас харин хамгийн хүчрэх аюултай дайснууд байдаг. Тухайлбал Xenomorph хатан болон хаан зэрэг амьтдыг ан хийх. Эсвэл хүн төрлөختний дундаас хамгийн шидэг дайчдтай тулдах нь тэдний гол даалгавар болдог. Эдгээр ачаад хамгийн дэвшилтэд зэвсэг технологиг ашиглах хэрэгтэй бөгөөд тэдний хоёроо тоног төхөөрөмжийн зөвхөн тэдний ур чадварыг төдийгүй түүхийн амжилтынх нь бэлэгдэл болдог. Лидер нь Ёжагийн нийгэмд удирдагч буюу командлагч, зарим тохиолдолд анчтын ахмад, эсвэл багийн ахлагч хэмээн нэрлэгддэг. Энэ бол удаан хугацааны турш ангамын ур чадвар туршлага хөрөнгөлүүлсэн бүлүүдэд дайчин бөгөөд тэрээр залуу анчид болох ан бүлүүдэд болон янг бүлүүдэдийг дайчны замд хөтөлж удирдан чиглүүлэх үүрэгтэй. Мөн заримдаа хангалттай өндөр зэрэг байр суурьтай бүлүүдэд дайчид шинэхэн цуснуудыг ан авын тодорхой арга барил, зэсгийн хэрэглэнд сурах үүргийг гүйцэтгэдэг. Ийм удирдагчид голдуу туслах үүрэгтэй ажитанттай хамт явдаг байна. Хэдийгээр тэдний цол ижил төстэй сонсогддогч овгийн удирдагч гэхээ дээд албан тушаалтантай андуурч болохгүй. Гэсэн хэдий ч эдгээр цол нь заримдаа хоорондоо уялдаа холбоотой байж болохыг зарим их сурвалжуудад дурдсан байдаг. Тэдгээр удирдагчид нь тэргүүлэх анчтын онцгой төрөлд хамаарах ба цаашдаа илүү өндөр түвшинд жишээ нь удирдагчийн удирдагч хэмээх дээд цолонд дэвших боломжтой байдаг. Ancient буюу эртний Ёжаанууд нь ойролцоогоор 1000 гаруй жилийн настай. Олон ан ав болон тулаанд амжилттай ам гарсан туршлагатай анчид юм. Тэд овгийн удирдагч биш ч одоо байгаа овгийн удирдагчийн үнэлэгдсэн зөвлөх байдаг. Тэднийг ихэвчлэн сүнслэг удирдагчид гэж үздэг бөгөөд хүмүүсээ тэднийг ахмад хэмээн энэ төрхөнд нэлбэг. Эртний Ёжаана тухайн зүйлийн хамгийн өндөр настай ховор тохиолддог гишүүдийн нэг бөгөөд энэ нь өөрөө бахархалтай зүйл юм. Учир нь Ёжагийн амьдралын хэм маяг туйлын аюултай бөгөөд өдийг хэмжээнд хүртэл наслах нь ховор байдаг учраас тэр олон мянган тулааныг амжилтыг хийж амьд гарсан нь өөрөө нэр хүнд юм. Бусад анчтын касттай харьцуулахад эртний Ёжаан залуу үеийн Ёжагаас ховор бөгөөд тэс өөрөө онцлогтой байдаг. Тухайлбал тэдний нүүрэнд олон тооны өргөсөн маягийн сахал ургаж мөн өсний өнгө нь саралтаж урт болдог бол залуу анчтын үс хар богинохон байдаг. Би физиологийн онцлогоос гадна эртний Ёжагийн ашигладаг тоноглол нь энгийн анчтынхаас илүү гоёмсаг, чимэглэлтэй байдаг бөгөөд энэ нь өндөр байр суурийг илтгэдэг. Ялангуяа тэдний маск бусдаас ялгардаг бөгөөд стандарт биод болгоноос огт өөр юм. Эртний Ёжаага голдуу маскуугаар харж болох нь түг юм л. Аншид төвшний Ёжаанууд тулаанд оролцох нь тун ховор бөгөөд тэд ихэвчлэн зөвлөг сургагч эсвэл ажилтгчийн үргийг гүйцэтгэдэг. Гэхдээ онцгой тохиолдолд тухайлбал овгийн орсон тогтнол аюул өртөх эсвэл тэдний ёс заншил нэр хүндэд ностойгоор хүндрэл учруулсан үед аншид тулаанд оролцохоор шийддэг байна. Клан лидер Ёжа нийгэмд энэ албан тушаалтай Ёжа овгийн бүх үйл ажиллагааг удирдан зохион байгуулж өндөр хариуцлага хүлээдэг. Түүний гол үүргэд нь овгийн доторх дэг журам зохион байгуулалтыг хангах, ан авын төлөвлөгөөг боловсруулах, хэн оролцохыг шийдэх, мөн Ёжагийн хүндэтгэлэн дүрмийг зөрчсөн гишүүдэг сахилгын арга хэмжээ авах, ангийн дүрмийг зөрчсөн байд бүлүүдгийнх Ёжа нарыг ууслах явдал юм. Мөн овгийн ирээдүйн удирдагчдыг сонгох, шинэ овгийг байгуулахч түүний оролцоо чухал. Тэд эрх мэдлээ хувийн ашиг сонирхолд ашиглах нь тун ховор бөгөөд ийм зүйлээ болсон тохиолдолд устгагддаг. Тэд овгийнхаа төлөө бүхнийг зориулдаг бөгөөд гадаад ертөнцтэй холбоотой асуудалд голчлон анхаарч ажилладаг бөгөөд дотоод асуудлыг овгийн эмэгтэй удирдагч буюу метриарч зохицуулдаг. Энэ харилцан уялдаа нь овгийн эв нэгдэл зохион байгуулалтыг хангах чухал хүчин зүйл юм. Jungle Hunting Club. Энэ овг нь өтгөн ой модтой халуун бүсийн орчинд ан авлахаар мэргэжсэн Predator овг юм. Энэ овг нь 1987 онд Predator кинонд гарч Ёжагийн соёл, ан авын арга барилыг олонд танилцсан. Dachshunds Club. Энэ нь хүний ертөнцтэй харилцах чадвараараа бусад овгуудаас ялгардаг. Тус овгийн удирдагч Dachshund буюу Broken Tusk нь хүн төрлөختөнтэй хамтран Xenomorphуудтай тэмцэж өөрсдийн ёс уламжлалаа зөрчихгүйгээр холбоо тогтоож чадсан. Энэхүү овгийн түүхийг Alien vs Predator Prey зохиолоор олонд танилцсан байдаг. Top Notes Clan. Энэ овгийн талаар мэдээлэл хомс байдаг бөгөөд ямар тач комик зохиолуудад мэрсэр гардаг байна. Isolated Clan. Энэ овг нь бусад овгуудаас тусгаарлагдсан өөрийн өвөрмөц соёлтой анчтаас бүрддэг. Тэдний талаар мэдээлэл ховор байдагч ан авын арга барил нь зөвхөн өөрсдөд нь хамааралтай өвөрмөц байдлаараа онцлогтой гэж тодорхойлогддог. Tartaros Clan. Энэ овг нь бас төдийлөн мэдээлэл байдаггүй бөгөөд Predator Concrete Jungle видео тоглоомд гардаг бөгөөд хүчрхэг зэвсэг тактикийг ашигладаг гэхээс өөр мэдээлэлгүй нууцлаг овг юм. Serpent Clan. Xenomorphуудтай ойр харилцаатай. Тэднийг ан авын гол бай болгодог. Энэ овг нь Xenomorphуудтай тулдахыг нэр төрийн хэрэг гэж үздэг бөгөөд үүгээрээ Predator соёлд онцгой байр суурь эзэлдэг.
Night Hunter клан. Night Hunter овг нь харанхуйд дасан зохицож, шөнийн цагаар ан хийдэг. Тэдний ур чадвар харанхуй орчинд ангуйчлахад чиглэгдсэн бөгөөд энэ нь бусад овгуудаас ялгарх онцлог юм. Smileless клан. Энэ овг нь Predator, Bad Blood комикт гардаг бөгөөд тэд өөрсдийн дүрм журамтай өрмөс соёлтой гэж гардаг. Dark Blade клан. Dark Blade нь орчин үеийн өндөр технологи ашигладаг овг юм. Predator Concrete Jungle тоглоомд гардаг энэ овг нь ан авын дэвшилтэд арга барилаараа онцгой ялгардаг. Elite клан. Энэ овг нь зөвхөн элитүүд буюу хамгийн чадварлаг анчтаас бүрддэг. Тэдний соёлд ур чадвар, нэр төр чухалд тооцогддог бөгөөд овгийн гишүүн болохын тулд маш өндөр шалгуур даван туулах шаардлагатай. Council of Ancients. Юуча нийгмийн хамгийн туршлагатай ахмад анчтаас бүрдсэн зөвлөл юм. Тэд нийгмийн хуулийг тогтоож, бусад овгуудад чиглүүлэх үүрэгтэй. Consensus Societies. Энэ нь Council of Ancients-ийн залгамжлагчид бөгөөд ирээдүйн үдирдэгчдийг бэлтгэх зорилготой. Тэд Юуча соёл, уламжлалыг хадгалж цаашаа төгжүүлэх чухал үүрэг гүйцэтгэдэг. Predator-уудын дунд Bad Blood гэж нэрлэгддэг өөрсдийн ёс зүй, ан амын дүрмийг зөрчсөн нийгмээс хөөгдсөн анчт байдаг. Эдгээр Bad Blood овгууд нь уламжлалт Predator соёлоос гайдсан харгас хэрцгий үйлдэлээрээ алдартай. The Killers. Энэ овг нь босоод Юучануудыг ангуучилж, тэдний трофиг цуглуулдаг харгас овг юм. Тэдний үйл нь Юучагийн ёс зүйд харж бөгөөд энэ нь тэднийг нийгмээс бүрэн тусгаарлахад хүргэсэн. Poachers. Зөвшөөрлгүйгээр бусдын ан авын талбайд нэвтэрч, ан хийдэг зөрчилтнүүд юм. Тэдний үйлдэл нь Юучагийн ан авын дүрмийг зөрчиж, бусад овгуудын дургуцлыг төрүүлдэг. Rogue Space Tribe. Юуча Prime-аас хөөгдсөн Bad Blood анчтын бүлэг бөгөөд тэдний удирдагч нь Spiked Tail юм. Тэд хулгайлсан сансрын хөлгөөр галактикийн алс хоолын хэсгүүдэд аялдаг. Мөн тэд органик бус амьтдыг ангуйчлахдаа мэрэгсэн бөгөөд энэ нь тэдний технологийн мэдлэг чадварыг нэмэгдүүлдэг. Super Predator клан. Уламжлалт Юучагаас илүү том, хүчрэг харгас авчтаас бүрддэг. Тэд босоод Юучануудыг ангуйчилж, өөрсдийн ан амын арга барилаараа дамгаалдаг. Тэдний үйлдэл нь Юучагийн нийгэмд зөрчил үүсгэж, тэднийг Bad Blood гэж үзэхэд хүргэдэг. За ямар ч тач бичлэгээ энэ хүртэл үзсэн хүмүүст баярлалаа. Тэгээд нэр donation хийлгэсэн хүндээ үнэхээр их баярлалаа. Та хэд хэрвээ хүсвэл description хэсэгт байгаа мэдээлэлээр donation хийлгээгээрэй. Тэгээд та хэд нөгөө Polar олонхын саналаар эльф болж байгаа юм байна шүү дээ. Тэгээд subscribe button дээр дараад эльфүүдийнхээ игнэд нэгдээрээ тэгээд гой комментууд сэтгэлдлүүд бичиж байгаа. Тэгээд лайкаа тарж байгаа хүмүүстээ үнэхээр их баярлалаа. Тэгээд эдгэрийг хийдгүүч гэсэн үзээд идэх хүмүүстээ бас баярлалаа. За олон юм яриад явах уу? Пост кредитээ үз.